ертөнц. Бидний амьдран байгаа энэ жижигхэн сэнхэр гараг ухтаан болов зах хязгааргүй одор гисэн сав шимийн ертөнц рүү айдал асар том хийгээд тоо томшгүй зүсэн зүйлийн юмс үзэглээг багтаасан амьдралын ихэд тойрог зам ажээ. Хүмүүний хувь тавилан энэ орчлонгийн тоосог хөдлөж яваа тоо томшгүй амьд организм дунд хүн гэдэг нэгэн бодгол бусдаас онцгойрохын увдис ер бусын аж. Сайн муугийн үр тарж яваа хүмүүн бид энэ сайхан гайхамшигт ертөнцид сайн үйлийг илүү бүтээж энэхий ертөнцөө инхрийлэн хайрлаж баярлуулж явах ёстой ухаанд нэгэн бодгол билээ. Эрдэм хэмээх ертөнцийн анилнэгч. Азийн зулаа дээр орших Монгол орн. Ээлжлэг 4 цагийн ер бусын гайхалтай өнгө бодгонд эрх дураараа жаргах Монгол төмний хувь тавиланг зүүрлэмгүй бөгөөд ертөнцийн энэхэн бөөрөн жаргалыг эдлэхэж. Энэ хүнийг дийз гарын бат тогтох гэдэг. Орчлон ертөнцийг өөрийн оюун ухааны зучлаар зөөлөн чимээгүй хүн энэ хорвоо ертөнцийг баярлуулж явааг эрдэм номынх нь их далайн төрлөг батлах юм. Магадаа морин унж сургууль сурч эрдэм ном хөөсөн бодвол насан одоо өдний хүртлээр ажиллахдаа боловсрол шинжлэх ухааны академийн боловсролын хүрээдэн олон одоо сургуулиудад монгол хэлний багшаар ажиллаж ингэж байсан хүн байгаа. Монгол эх орны баруун хязгаар их хотуудын хөлөгийг Завхан аймгийн Сонгон сумын хаан Уртын голын хөвөөнд тэртээ 1957 оны намрын сүүлд төрж соёлын хувьсгал хэмээх улс орон даяар эрчимтэй өрнсөн тэр цагийн аястай хамт өссөн дийз гарын бат тогтох бичиг номын зам бүр төдлөгдөн ажил амьдралын эгэлхэн замын зурвсан дунд эрдэм ном хэмээх сав шим ертөнцид баялаг түүх бүтээж явна. Хойч үе төрөл төрөсөд хүүхд залуучуудыг нүүн эрдэм номд сурах энүүд хөтлөхөд бол ихээхэн санаачлага идэвхтэй оролцож бас нэлээд хэдэн хүүхдэд өөрийнхөө мэрэгжлийг өвлүүлэн зааж сургаад өнөөдөр улс нийгэмд идэвхтэй сайн ажиллаж тэр шавнарын өнөөдөр хойч үеийнхэнд энэ хин шинжилгээний талаар Монгол бичгийн талаар бол ихээхэн хуулиар оруулж байгаа гэж боддог. Олон жилийн тэртээ их хотын чингэлтэй дүүргийн зүрх уулын хормонын жижиг байшинд ээж лосломаа ах бат сүхийн хамт төвхөн нутаглан суусан хэргийн эзэн бат тогтох. Чингэлтэй номын авшигтай бол номын хүн энд амьдарч миний багшаад авсан гэ тэгээд нагаан бохоо хинтэр тандаа бичсэн үсэг додон багш. И хоор талтай Монгол хэлний үгийн утгыг тайлбарласан. И шалж өгш. Өөрөө гараараа бичсэн юм лээ. Шалж байгаа чи маш гоё. Гарын тэг сайт. Ийм гоё. Ингээ одоо энэ надад ингээ би үргэлж үздэг учраас ингээ өөрхөө ингээ урагтаа салбараар натаа тэгсэрнэл энэ юу чинь энэ цаас бол маш нэмж шүү дээ. Өөр маш нэмж. Одооны цааснууд бол яг цуцаан тийм. Тэгээ юу устаа. Тэгээд одоо ингээд миний гэрт ингээ байж дээ. Амьд байсан төрсөн ах батсах ээж нь ласгмаач онцгож миний ээжинд чи 94 хүрчээж өнгөрсөн. Яг энэ ашаанд хайрхны шүттэй. Тэгээд одоо ингээд ядангуяа хавар болохоор зэрэг энэ дотор чинь анхны яргуу урган, цэцэг урган тэгэл янз бүрийн ногоо цэцгнүүд урган та манай тэстэ хүний хөл мөр гараа бүрдээ сайн газар та. Энэ байшинтан хичнээн олон шөнөтэй хамт оюунаа чилээж хичнээн олон эрдэм номын бүтээл төөрөвснийг байшингийнх нь хан туурга хэдэн ном зохиол нь батлах бизээ. Монгол үндэсний сургууль мужил ухааны их нэвтрхий тал. За 7000 толгой өгтэй 800 тууцсан юм сайхан зузаан бат байна. Миний одоо 18 онд би илүүсээ дараа энэ 2021 онд
хоёр дахь хэвлэс. Одоо би яагаад зүгээр ардын сургамжлах ухааны нэвтрүүлэг гэж нэрлэв юм гэхээр Монгол үндэсний гэсэн. Энэ дотор чинь нөгөө 6 Монгол бүгдээр өгч. Өөр Монгол, Буряаны ойрд Монгол, Бурят, Хаймэг, Тува энэ 6 Монгол. Эдний бүх юм бас үнэтэй юм. Хэдэн жил хэлчихв. энэ одоо насаараа битсэн шүү дээ. За хоёр дахь нь. Хоёр дахын том ном нь малын тухай үгийн утгын зүйл хаваасан тайлбартай. Энэ одоо бас 10,000 толгой байгаа. Хүмүн толгой. Тэгээ толгойг болгоно би ингээ монгол хүчээр бас хадаж хэлсэн. За Монгол үндэсний их үнцэн юм да тийм үү? Энэ бол одоо энэ номын өдөртөл өмнөд дээр би бичсэн. Манай монгол хэл бол малчин ардын хэл мөө. Монгол хэлийг бүтээсэн эзэд, зохиосон эзэд нь малчин. Гурав дахь номын Монгол ёс заншил өвс соёлын тайлбартай хийгээд дуусч байгаа. За энд бол Монгол эдийн соёл, аж ахуйн соёл гэж хоёр том байна. ЮНЕСКОгийн олон улсын нэр томьёог ороод тэрнийг биетус өв гэж хэлдэг. Биетус өв гэдэг нь та метралэг зүйлүүд. Монгол ир, Монгол хоол, Монгол тавлаамаад, Монгол ир, Монгол мал аж ахуйн гэдэг ингээд метралэг эдийн соёл. Тэрний одоо метралэг соёлын зүйл ороод. За нөгөө оюуны соёл нь бол их ариун юм аа. Энэ одоо бичиг үс төв байлгүйдэг монголчуудын ийм болгосон дээр оюунаар бүтээсэн дээр хамаагүй соёл. Сайшаалтаа манай өвөр Монголын бичгийн эрдэмтэн сэхэтнүүд байна. Тэдэн чинь одоо сурвалж сайтай, сурвалж бичгнүүд сайтай бүгд монгол хүчээр гарсан. Тэгээ өвөр Монгол зан үйлийн нэвтрүүлэг төлөөл ийм хоёр батнам болсон. Энэ миний энэ болж байгаа нь аж ахуйн бат. Энэ аж ахуйн батд одоо манай аж ахуй ангаар нуур газар тариалан тэгээд Монгол ир, Монгол хувцас сонорын тухай маш их сайхан олон хүмүүс гамаа тэнийг одоо болж байгаа энэ номноос одоо ашиглаж байгаа. За хоёр дахь том Монгол судлалын нэвтрүүлгийн зан үйлийн бат гэж одоо энэ аврах том бат байна. За энэ дан үйл Монгол ёс заншлын талын зүйлүүд байна. Харилцааны соёл, аав ээжийг ажилтгаас эхлээд Ахмадын хүндэт тэгээд хүнтэй харьцах зүйл соёл, хүний ухтаж хүлээх ёс заншил одоо ийм дөөмөдийг дүүчдэг бас байна. Энэ харилцааны ёс. За тэгээд Монголын нэг сайхан ёс нь одоо энэ хүндий ёс байна. Мэдчдэг соёл ихтэл одоо бидний зөвхөн амар байна уу гэж нэг асуудаг юм л мэдтэй. Тэр удирдлагын мэд яслын мэд хөдөлмөрийн мэд ажил хөдөлмөр хийж байгаа хөдөлмөрөөр мэндийг үгүй хэлдэг. Ингээд олон сайхан юм тогтсон үйлдэлнүүдтэй ийм харилцааны ёс заншилын зүйлүүд одоо их бийдэ. Тэр тусмаа одоо монголчууд бол дандаа хүний хүссэн бол хүнийг одоо дээдлийн хүндэтдэг. Өөрөөс насаа нэг дүү хүний гэсэн дүүчил үздэг. Нэг ах хүнийг бол ахчиж үздэг. Ийм сайхан ёс заншилтай. Тэгээд зочдод айл ёс заншилгаар ингээд ийм ёс заншилсан цаашаа сайхан үнтгийрээд яв. Андаа нөхөрлөлийн ёс гэдэг. Тэгээд энэ Монгол ёсыг бичиж яагаад одоо өнөөдөр бидний ёсноос бас хэдийгээр бас алдчихжээ. Монгол ёс гэж зүгээр арай зэрэг ёс зөвхөн хэдий юм хэлдэг ийм л болсон байна. Энэ ёс заншил чинь үеэс 1000-аас 1100-аас дамжиж одоо үнэхээр боловсронгуйж ирсэн. Монголчууд хүнийг хүлээгүүх, хүнийг одоо харилцахлаа асар их үйл соёлыг бий болгосон ёс заншлын зүйл харагдаж байна. Ёс заншлын зүйл дотор одоо 20 цэрэг ёс одоо хүндмэндийн ёс гэж хоёр сайхан зүйл байна. Тэгээд хийж болохгүй юмыг одоо 20 цэрэг ёсоор хэлжтэй. Одоо тэгж болохгүй ингэж болохгүй. Анчны одоо 108 ёс байна. Анчны баримтлалсан. Тэрнээс одоо ямар анга агнжуулахгүй байдаг чинь одоо ганцаараа анги эсвэл одоо машин нөтсөн өгшөрсөн ийм анги ямар анга авлах вэ гэдэг бүлэгээ заасан ийм байх чинь. Тэгээд энэ ёс заншлаа одоо ёстой хөгжүүлэлтээс эсвэл хөгжүүлэлтээс тажууд ягчтай баримтдаг. Энэ одоо ардын бичтэй бол төмний хууль гэж хэлдэг юм да. Ийм сайхан ёс заншилтай ард юм байна. Энэ ёс заншлаа одоо ёсыг ёсол ёрын
танихгүй болсноос болоод одоо хүний энэ хүмүүжил ёс суртахуун их эвдэрч байна гэж хэлж болно. Монгол алсмарууд бол одоо ингэж байгаа нь энэ Монгол ёсоо дээж байгаагийн тодорхой жишээ байна даа. Тэгээд энэ номыг бичиж байгаад энэ Монгол ямар айхтарч баялаг өв соёл ёс шинжлэлийг бий болгосон нэ. Ёсоо мэдээд төд жинхэнэ ёстой Монгол хүн болно. Хүчин сайхан Монгол хүн болно. Монгол одоо ёс суртахуунтай жинхэнэ Монгол хүн бүтэн Монгол хүн бий болох юм байна гэж ингэж бодож байгаа. Тэгээ энэ төлөвт одоо миний одоогоор баригцаагаар бараг 10,000 шоо толгой өгнөд байна да. Эдгээр толгой өгнөдийн бүгдийг Монгол хичээл сайн хатаад тэгээ ирээд ичээр гаргандаа олон юм үзэх хэрэгтэй. Энэ тал маань гаруулаад бүхэлдээ энэ гурван том нэвтрэх тал маань одоо ийм суурал маягтай энэ гурван бүтээсэл одоо Монгол хөө ямар байх ёстой, ямар байсан, ямар ёс шинжилтэй, ямар үгээрээтэй, ямар зан суртахуунтай одоо ямар хоол ирэлж, ямар автос өмсөж, ямар гэрт сууж, ямар зан үйлийг бүрдэж ирсэн бэ гэдэг энэ Монгол хүн байхын бүхэл хамаг юмнууд нь энэ гурван бүтээс харагдах ёстой юм аа. Гадаж улуугаар бүтээж босгосон гэмээр Чингэлтэй зүрх уул эм бэлдэх энэ байшин дан бат тогтох гавьяат ирж туглах дуртай бөгөөд ганц нэг ургасан хаврын яргуу цэцгийн дэлбэг харж хүүхэд шиг баярлж байдаг нь насны намрын өвөгтгүүн байж болно юм. Ээзгараа Лосломоо хоёрын дундаас төрсэн оны ивэр шиг ах дүү хоёр бат зүх бат тогтох хоёрын нэг нь аавынхаа дархан ухааныг эзэмшиж нөгөө нь эрдэм номын дархан болох хувь тавилангийн зам мөрийн түүх хүмүүний амьдралд өөр өөрийн үр шимийг бүртээж иржээ. Чернэлийн савтай найзалсан бат тогтох. Завхай аймгийн сонгон сумын дунд сургууль тэр үед Бүхэл аймгийн сумдын сургуулиуд шиг галгаатай пошгон зуух дүрдэг Чернэлийн модон парт тал байсныг олон хүний сэтгэл тод санаж байгаа гэжээ. Өнөөдөр би авдталтайгаа ингээд одоо 60 дахь жилийнхээ ангийн шинэ жилийн сайхан энд тэмдэглэж байгаадаа баяртай байна. Тэгээ одоо миний найз бол одоо намайг бас их хүндэтгэн. Бид хоёр чи яг нэг баригадын нэг гол усны тэгээд нэг ангийн олон жил одоо 68 жил үерхэж байгаа. Одоо 70 насны даваан дээр гарч ирээд байж байгаа ийм хоёр найз. Би сонгон сумаараа очихороо эднийхаараа их орноо. Бид хоёр чинь оноод өнжүүтээр түүхээ ярих ийм сайхан найзууд байлаа. Сургуулийн амьдралаа ярьдаг. Багангийн багш цангаа авч. Тэгээд нэг өдөр хичээл дээр бидэнд ингэж хэлж ирсэн. Манай балталч одоо Чернэлийн сав шиг бомбаа хэрэн дээр ингээд сууж идэг. та нар сахилгуутай хоорондоо юм яриад ингээд байж идэг. За тэр Чернэлийн сав шиг гэдэг нь юу гэдэг биднээс үуч нэг юм пиар Чернэлийн савтай дүрдэг үздэг шээ. За зарим нь шаазан савтай байсан. Өвлөгөөд нөгөөх нь хөлдчихээд гадуур нь манай ээж аав нар хөвөнтэй ууд хийж өгдөг байхгүй. Тэгээд хөвөнтэй уудын дотор Чернэлийн савыг хийчихээр ингээд бараас үрээд юм болно шүү дээ. Сэрэн дээрээ чаанаа сууж идэв. Тэгээ манай тэрүүнтэй зүйрлж манай найзыг Чернэлийн бомбараа сууж идэг гэдэг ингээд их л томоотой. Миний найз бол ер нь багасаа бол одоо энэ уран зохиолын хичээл одоо бус хичээлээс онцгой анхаардаг. Ер нь бол одоо Монголын одоо тэр 1970-аад оны одоо уран зохиолын намайг бүгдийг унш. Тэр номыг бол одоо бид бүхэндээ одоо ангийнхаа хамтанд өгж ярьдаг. Тийм хүүхэд байсан. Төрийн ордон энэ өдрийн бүртгий хүүлгүй намрын хөх тэнгэр сонгорох мэт нарны шаргал туяаны элчинд Монгол төрийн хишгийг дийс гарын бат тогтох хүртэж төр төмөн олондоо хөндлүүлсэн торгон агшин энэ өдрийг хамгаалсан юм аа.
Сейчас и на консумер тезими тусасал хмич и фанара еще там тезя не хайжера миний одоо тусасараптай ном ирдүнэчи чижоси вай Уран дархан аав дийз гар. Дархан хүн урхан ухаантай гэж. Эден зууныг дамжин Монгол гэдэг үндэснийг тодтогж огшоож ирсэн Монгол түмний өвөг дээдсийн ур ухаан эх орны тусгаар тогтон лим бэлэг тэмдэг эх орны чимэг болон явж ирсэн түүхтэй. Монгол улсын 408 зохиост дархан хүний оюуны хийгээд гарын уран дүүн нийлэмжээр завхан нутгийн сонгон сумын ард иргэдийн амьдралыг шаглаж явсан дийз гар хэмээх дархан хүний бурхан ухааны үр шимийг хүртээгүй хүн сонгон суманд байхгүй үзээ. Монголчууд дархан хүн бурхан ухаантай гэж ингэж ярьдаг. Тэгээд уран дархан хүн гэдэг чинь уран ухаантай хүн гэсэн үг л дээ. Боловсрол энэ явд бол өв соёлоо тээгчдээс үг байхгүй юу? Батгахын бол Батгах маань Завхан аймгийн сонгон сумын уугуул биднээс нэг засаг тааны хандаа байхгүй юу? Тэгээ сарцтай удмын ганцхан авгийн дийзгрийн хүү байгаа. Дийзгрийн хүү аавын одоо дүү цодгор дархан гэдэг маш уран дархан ийм хүн байсан. Хар хорин бүртлэрж өрөөдөж ажиллаж байсан. Уран дархан 100 бурхан бүтээсэн ийм үештэй сартгал хүрээний хүмүүс. Тэгээ би боддог юм. Энэ Батгахын удмын энэ гарын уран Батгахын үед бол ухааны ур боловсролын ур болж хөгжсөн юм биш үү гэж ингэж боддог. Тэгэхээр аливаа юм бол заавал усрах шалтгаантай уг гаргалтай байдаг. Батгахтгол зүгээр нэг номын эрдэмтэн биш, ясны эрдэмтэн. Тэр нь бол ингээд цаанаа үе удам дамжиж ирсэн ухааны уртай холбоотой ийм гайхамшигтай түүх намтартай удам өгшөлтэй хүн гэдгийг бас тодруулж хэлхийг хүсэж байна. Миний аав тэр дээцрэж гисэн. Тэгээ манай аавын дүүн цодгор дархан гэж их алдартай том дархан хүн байлаа. Тэр хүн одоо миний өвөг эцэг маш дархан гэж одоо мянган бурхан бүтээжсэн. Бурхан ч одоо тийм дархан хүн. Одоо манай Завхан аймгийн Цэцэн улсанд Дэгши өрөө гэж одоо байна. Хөвчнөр бол одоо юуны сартуулын хүрээ байсан. Тэнд мянган бурхан бүтээжсэн. Тэгээ би ч одоо 4 төвийн дархны удамтай. Би өөрөө нэг тийм төмөр урлын дархан биш гэсэн би үгийн дархан болж энэ эдийгээ жаахан алдаршуулж яв гэж боддгийг. Намрын сүүл сарын энэ өдөр нийс тодноо Завхан аймгийн сонгон сумын уугуул суугуул энэ олон ахмад буурлууд өдгөө сум орон нутагтаа эзэн сууж нутаг орноо хөгжүүлэн өвөг дээдсийн нутаг ус галголомтыг сахичва залуу идэр үеийнхний халуун дулаан уулзалт болж нэгэн үчиг чимсэн юм а. Олон сайхан буурлууд дунд Батгах гавьяатын дотны андууд бас оролцож эрхэм андынхаа тухай сайхан дурсамж өрнүүлэн сэтгэлийн сайхан мелодиг өргөлөө. Манай сонгон сум байна. Атартан гавьяатнуудын ер нь цуутан үлгээнүүтэй. Ер нь одоо эрдэмтэн докторууд маш олон төрөнд гарсан. Манай Батгах маань дээзгэрийн Батгах гэж бидний хөөхд байхаас сургуулийн одоо 8 жилийн дунд сургуулиас багшилж ирсэн. Тэгээд энэ багшилж ирснээс хойш энэ боловсролын систем, боловсролын үнд маш олон хүмүүст хөрөнгө оруулалтаас одоо сүүлийн үед Монгол хэл бичгээр бол нэлээд хэсэн олон ном зохиолод диктафтэрсэн. Нутгийн одоо манай бидний бахархалт нэрийн хуудас болсон эрдэмтэн хүн байгаамаа. Өөрөөхөө зорилгыг 108 бүтээл төвөрлөнө гэж тавьж исэн ийм хүн олон одоо сайхан номууд бүтээсний дээр Монголын одоо гол одоо түүхийн толь болсон одоо тийм хүмүүжин сургах зүйн одоо толь тэр үтэйг малын одоо ухсааны талаар бичсэн толиуд олон бүтээлтэй хүн. Тийм учраас би дүүгээ дандаа хүндэтгэж хайрж ингэж явдаг учиртай юм а гэдгийг л ах нь одоо хэлэх байна. Ингээд дүүдээ улам их бүтээл төвөрлөөрэй, ихийг хийгээрэй.
өшөө одоо төрийн шагнал хүртээсэй үлээ гэж одоо ингэж л хүсэх байна да. Батгтаг өтөр бол нэг нутгийн эгчтэй хоёрын хүүхэд юм байгаа. Тэгээ хар багасаа л одоо хөр жаахан байхасаа одоо ханд тоглож өссөн ийм хүүхдүүд бид хоёр нас чадсан. Сургууль 1-р ангиас ханд нэг сургуульд орж нэг багшийн шавьд сурж ирсэн. За манай Батгтаг бол нэр багын их хөдөлмөрч Чамбай ээж аваахаа үгэнд их сайн ордог. Сургууль суухдаа бол хичээл ногондоо хитвэхтэй багшийн заасан зүйлсийг бол маш хариуцлагатай тэрвнийг одоо сурдаг ийм хүүхэд байсан. Энэ шин чанараараа ч өнөөдөр энэ эрдмийн оргилд шинжлэх ухааны доктор гэдэг цалин хүртэл явж байгаад бид хүн төрөл төрөсөд ах トゥ найз нөхөд бид хүмүүс баяртай байна. Монгол улсын шинжлэх ухааны гавьяа зүтгэлтэн шинжлэх ухааны доктор профессор Дизгарын Батгтаг бид нар нэг үеийн хүүхдүүд бид нар одоо сонгоны хуурайн төвдөр барилдаж өссөн Батгтаг надаас дээд ангид. Гэхдээ бид хоёр одоо бас багасаа шатар тоглодог. Тэгээ одоо сумдаа бас шатраар дээр дороо ороод явдаг. Орос шатраа тоглохоор би хождог. Батгтаг аавынхаа цутгсан гүйлийн шатраа тоглохоор би хождог тийм сонирн байсан. За тэгээ Батгтаг маань ер нь одоо номын хүн. Маш сайн судлаач хүн. Тэр нь одоо би бас өөрөө эрдэмтэн хүний хувьд энэ ардын сургууль хүмүүжүүлэх зүгээр одоо ер нь тэргүүд эрдэмтэн гэж бодож явдаг. Батгтагтаа одоо тэгээд эрүүл сар бол инт тунхайж, удаа насалж улам олон ном бүтээл туурахын үнцэтэй хэрэглэг өргөн дэвшүүлье. Их хот шүн дэлийн чимээгүй анир тарагдахын хажуугаар нэгтэй байшин савнд бүүдгэр гэрлийн туяанд эрдэм номын чимээгүй хийгээд их ажил буцалж байдгийг шөнийн оддын галба сарны бүүдгэр гэрлэл батлах ажээ. Ер нь энэ эрдэм судалгааны ажил гэдэг цаг наргүй хөдөлмөр юм аа. Хүмүүс одоо аг сайн бүтэн сайн өдөр одоо ингээд төрийн байгууллагууд ингээд сайхан амраад зугаалаад ингээд явчихна. Хамгийн миний ажилтдаг цаг нь харин тэр аг сайн бүтэн сайн юм уу тэр оройн цаг шөнийн цаг байт юм аа. Бүхэл насан туршдаа би 1-р ангид анх хэлсэл усыг эрдэм бичиг уншаад 10-ын дотор тоо бод сурхаас ихсэл уран зохиолын ном дуртай. Би одоо сонгон сумынхаа номын санд их суудар хөөхд багт их ном уншдаг хөвгдөс. Тэгээд тэр ч мэрэгчлээ сонгосон. Одоо уран зохиолын чиглэлээр. Тэгээ одоо настал ном бичин номын буйнаар амьдралын зорилго тэмүүл тавьчаад явж байна. Эсэний эрдэм төг байгч манай Батгтаг. Тэгээ ири багш гэж хэллээ. Багшаа нэрийг бас нэг хөлтөө эцэстгүй юм байна. Тэгээд одоо Ааоны хөргээ би өглөө сонгоод хараад босдог. Тэгээд одоо энэ номын ширээн дээр ингээд суухад ирэн шингой отроо гэл хараад байж байгаа. Ийм сайхан эртний хүнтэй Монголын одоо 3 их эрдэмтний нэг юм байна. 3 оргил, нэг нь дамжсрангуй, нэг нь шатбын усанд, нэг нь нэрэн шингой. Үлэмжийн гоо үзэгслэн энэ орчлонг чимэж бас хүмүүний дотоод сэтгэлийг догдлуулахын овцыг таашгүй ажээ. Офтын гол одоо миний яхаар төрсөн нутаг онсон назангаас ус нэрний үртэл офтын гол гэдэг нэг сайхан уртгал хүүхэд байхад тэр дом сондол дээр нүгэ тоглолдог тэр хаа үртэл усаа хаан дуустын би мэдгүүл тийм л офтын гол. Тэг ямар ч одоо бороотой хурдтай зүүн үерлэхгүй. Ямар ч гантай зүүн усан багсаж хэрэгдүү тийм сайхан гол. Одоо хүртэл ингээд усаад байна. Хар шумуулагтай тэг цэцэг ногоо их урган их сайхан гол доо. Тамсаа ирж байгаа би одоо бас шүттийм байгаамаа. Одоогоос 220 жилийн өмнө энэ Монгол нутагт мэдсэн өөрөө их олон хүрээ хийд байгуулж явсан маш олон талын авьяастай энэ хүн чинь одоо зураач, яруу найрагч, жүжигчин зохиолч, гүн ухаанч, сургаал зохиолч одоо тэгээд бүх талын ийм авьяастай хүн байж тэ тэр жил 2005 он шиг санжин
арвжааг мэдсэний 150 жилийн яваа гэж их том хурал болж нутагт. Тэгээ арвжаагийн нэг зөвхөн нэг ганцхан шүлэг задал хийж нэг илтгэл тавьж ирсэн юм аа. Тэр маань ном болж хэлэгдсэн. Улсын дэд цаавартуулж ирсэн юм аа. Тийм учраас би одоо энэ гэрийнхээ намын сан байн одоо арвжаагийнхаа дүрийг харж энэ их агуу хүнээс авшиг өртөж хүч энерги авч гэж биширч явдаг хүнтэй ягаад би арвжаагийн төрөхгүй ч гэсэн энэ өөрийг нь одоо чадлын хэрээр сурталчилж уншиж хийж ингэж явдаг хүнтэй би жаахан бордаар сүртэй согтохоор арвжааг зохиосон өөрөө дуугийн шүлгийг нэвчээд өөрөө ай зохиогоод тэгээд өөрөө дуулж явсан да тийшээ нэрт бүсгүйтэй улимжийн чанар гэдэг дуудыг дуртай. Улимжийн чанар төгөөжөдөр хөнгөө тонмада олшигээ хой үцгэсэндэ орого заррэй чиний хой үцэдэ хандшивэ Дүнсгэр өвөл хаяан тэржээ. Саял намрын шаргалнаар төөнөн аажмаар цаашлан холдог агшин дор нүүдлийн шувууд зэллэн буцахтай хослох цаг хэдийн алслан оджээ. Би сурагч байхаас хэлвчийн хичээлдээ их сайн. Аман алддаггүй дандаа онц сурдаг хөгтөөд. Тэгээ миний үед чинь 4-р анги чинь дунд анги болчих. 3-р анги төгссөн жил улсын шалгалт чээж хүчээр авдаг байл. Тэгсэн чинь манай багш охирлог айлж. Тэгээ би охирлогоо доогоор бичлээ. Тэгээд хээгээр бичдэг байхгүй. Охирл гэж тэгсэн чинь манай энэ сартуулын хамаа айлгон үгүй ихний хээвэ хэлдэг. Бид нь от явна гэж оогоор хэлдэг. От явна от гээл. Тэгээ нэг алдчихсан. Бүр санаанаас гардаг. Тэгээ би сайн дүнтэй төгсчихлээ. Тэгээ багаасаа би ч одоо номын санд сургуулийнхаа номын сан сумын номын санд их суудаг вандаа байд. Ном их уншдаг хүмүүс. Тэгээ би энэ хэлвчийн мэргэжтэй өөр сурагч байхасаа эзэмсэн. Тэгээ 10-р анги би энэ Улаанбаатар 28-р сургууль төгсөхдөө бас миний анги даасан багш хэлвчийн багш зэсэн жийлэг сайн багш байлаа. Тэгээд би багшийн дэдэд тэр үед нөгөө конкурст Монгол хэлний ангид исж явах. 30 оноо авахаас би хамгийн дээдийн оноо 28 оноо аваад. Тэгээ 28 дугаар сургууль төгссөн Дээсгэрийн Батхад хамгийн дээд оноо 28 оноо авлаа гэж нэг сайхан бэлэгдэлтэй. Тэгээд би багшийн дээдийн Монгол хэлний ангид ингээд оюутан болсорчлаа. Оюутан байхдаа би чинь нацгад оржийн нэрм шагналтан оюутан сарын 300 төгрөгийн стипендтэй. Зүгээр оюутан бол 240 төгрөг авдаг байсан. Төгсөх жилээ би Халимаг Монгол жангарын харьцуулсан судалгаа хийдэг сэдвээр оюутны дипломын ажил бичиж их сайн хамгаалж ирсэн. Тэр дипломынхаа ажлаар нэг хэсгийг би дараа нь Халимаг Монгол жангарын төрслөгдөөний харьцаа гэж эрдэмтдийн өгүүлэл болгож бичээд аман зохиол сэтгүүлд эвлүүлж ирсэн зохиолын урайлыг. Тэгсэн дээр аман зохиол сэтгүүл эвлсэн миний тэр өгүүллийг өвөр Монголын багшийн их сургууль боловсролын багшийн их сургууль ба эрдэмтдийн бичиг гэдэг сэтгүүл Монгол хүчээр эвлүүлсэн. Тэгсэн дараа жил нь тэрнээс маань бас аваад Шинжаа өгрөө өртөс хорон тод хүчээр шилбэ орчуулга гэдэг сэтгүүлдээ ингээд нийтэлж ирсэн. Тэгээ миний анхны одоо эрдэмтдийн өгүүлэл маань хоёр улсын хоёр бичгээр ингэж хэвлэгдэж гадаадын уншигчид, гадаадын судаачдын өртөөд болсон явдал би их талархаж байд юм аа. Тэгээ одоо энэ жангар судлаар би олон юм хийсэндээ одоо жишээ нь энэ жангарын төвлийг одоо ингээд үзчихэл. Энэ одоо Халимаг Өрөмж хотод эвлсэн тод бичгээр байгаа жангарын төв хоёр бат.
энийг одоо Монгол жангартай, халимгийн жангартай, тэгээ халах жангар гэж аян алдарт аялагын хонгор жангарын туул гэж бас гарч ирсэн юм а. Миний багш байсан хэлцгөөлийн хүрээлэнд ажиллаж байсан удаагцран гэдэг хүн эмэгтгэж орсон. Ингээд 3 том жангарын хоёулруу бүлгүүдийг одоо хооронд нь харьцуулаад тэгээд жангарын одоо нэг том харьцуулсан судалгааны ном бичиж ингэж байна да. Тэгээд одоо өнгөрсөн жил 2016 онд миний шав одоо боловсролын их сургуулийн уран зохиолын техникийн уран зохиолын багш Олзтын Отгонбаяр гэж шам маань жангарын туйлын соёлын хэвшлийн харьцуулсан судалгаа хийдэг сэдвээр докторийн зэрэг амжилттай хамгаалсан. Би тэр диссертацийг одоо удирдах хамгаалсан юм а. Монгол орн шиг сайхан орн байхгүй. Бидний энэ их орон зайд тавьчих байхад энэ цөөхөлөө 3 сая 4 сая хүрээгүй. Тийм сайхан өргөн үүдэн бүтээсэн. Ийм сайхан хэл соёлтой, тийм их өв соёлтой энэ орн төрсөндөө баярлж өгөхтэй. Нямын жадан баг гэж одоо ардын багш болсон байгаа. Боловсролын их сургууль. Тэр багш ирж уулзав. Одоо манай ардын багшийн дэс сургууль 3 дахь жилдээ орж байна. Үүлвэрзэн багш хэрэгтэй. Чамайг одоо багшийн дэд Отгонсорон багш нэр зааж өгд. Чи одоо тэгээд манай өвдөд очиж багш таач гэж байна. Тэгээд би 3 жил дээр тэнд Монгол хэлний техник, Монгол хэл уран зохиол, Монгол очиж заагаагүй хичээлээ. Одоо тэр үед би оюутан байхдаа уншилгүй алгадсан нөгөө ормонууд чинь тэнд байхдаа одоо уншчихлаа шүү дээ. Өдөр шөнөгүй сууж. Оюутан хичээл Завхны хүн ховдод очих гэдэг бол гаруур амьсгал. Вай сайн. Ховд нутаг бол үнэхээр сайхан. Нэг 10 сар тэр шиваа их гарныг сайхан өрнөнд дулаа. Манай нут чи 10 сар 11 сар гэж хүүтэрч. Ховдод зүгээр халуун намраараа ингээд байдаг. Шиваатай. Энэ сайхан дурсанд байж. Тэгээ биний ардын шамнар одоо энд зурган дээр гарч байгаа. Олон сайхны шамнар төрүүлсэнтэй. Тэгээ би 3 жил багшсан юм а. Тэгэл хурж ирээд тэгэл энэ одоо сургууль ухааны хүрээлэн одоогийн манай энэ боловсролын хүрээлэнд 87 онд гадамгаа дэвтүүлт гараад би тэгээ Монгол хэлний сургууль хариуцсан эрдэмтдийн ажилтнаар Чарлз Усанжи багш одоо миний эрдмийн ажлын удирдагч багш. Тэгээ луу багш ярьж өгөөд одоо ингээд энэ хүрээлэнд би 32-3 жил ажилласан байна да. Одоо таны эрдэнэ номын жим юм да одоо. Одоо тийм. Стоны сайхан ямар ч бартаа саадгүй гэдэг юм. Ерөөсөө л тавилын юм да. Тэгээ явцсан. Тэгээ мэдээж одоо хүний амьдралын замд бартаа саад байлгаа хоногчаа эрдмийн зэрэг хамгаалах гэж би чи бас нэгэн одоо зүтэрч би 1994 онд Монгол үчгээр анхудаа эрдмийн зэрэг хамгаалсан. Дид доктор. Тэгээ сүүл одоо 2018 он шинэ ухааны боловсрол судлалын шинэ ухааны докторыг энэ хүрээлж байхдаа ингээ эрдмийн зэрэг хамгаалчихдээ. Сургуулийн түгэнд очоо гэдэг ном бол маш сайн ном. Тэгэхээр бид нар одоо ялангуяа энэ даяарсан ангаарч хууль явц. Ялангуяа Монгол өөрийнхөө тэр уламжлал зан заншлыг орох энд бол батгах докторын бүтээлүүд бол үнэхээр үн цэнтэй гэж боддог. Ялангуяа одоо бид нар чинь тэр энэ харийн номоор явахаар харын номоор яв гэж ярьдаг. Тэгэхээр энэ тал дээрээс батгах докторын одоо олон номууд бол одоо хойч үед, залуу үед өөрийнхөө уламжлал зан заншлаа суралцах ардын сургуулийн одоо зүйлүүдээ суралцахад үнэхээр жин тэнтэй сайхан бүтээл олно гэж боддог. Шижир туяа бүсгүй. Энэ эгэл бүсгүй Монгол улсынхаа үндэсний язгуур эрх ашгийг шаналн дээдэлж, эх орныхон ирээдүй хож үеийн төлөө оюун ухаанаа зориулж, эрдэм номын далайд хичээнгүй зөвлөгч номын багш, Монгол улсын шинжлэх ухааны гавьяат ажилтан Баттогтог багшийнхаа хамт хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа эмэгтэй. Миний хувьд бол багштайгаа 2013 онд анх докторантурт элсэж орсноор ардын сургууль хүмүүжүүлэх зүй гэдэг хичээлийг заалгаж илүү одоо татна сайн мэддэг болж эхэлсэн. Тэр цаг мөчөөс эхлээд за багш бол одоо хүн хийх Монгол одоо аж ухаан
ардын одоо бэлэгдэл зүй сургам хүмүүжүүлэх ухааны утга агуулгыг бидэнд одоо зааж сурахаас гадна одоо яг энэ чиглэлийн судалгааны ажил хийж байхад маань бол одоо хамгийн сайн замч хөвтөч одоо мэдэхгүй зүйл бүрэл багшаасаа очиж асуудаг тэр бүхэнд бол одоо маш тодорхой гаргалгаа гаргаж хэлж өгдөг. Хүний хувьд бол өөрөө маш энгийн эгэл даруухан асар их мэдлэгтэй атлаа одоо эрдэмтэй хүн даруу гэдэг эгэл одоо багшаасаа бол үргэлж харж явдаг. Хүнийг хүн болгохын асар их нарийн ёс жаяг, асар их сургаал номын өвийг тээж ирсэн Монголын эцэг дээдсийн ухааны зам мөрийг өнөөгийн монголчуудад өвлүүлж, тэгш амьдралын орон зайг бий болгох сэтгэлийн сайхныг тээгч шижир туяа бүсгүй 20 гаруй жил соёлын өв судлалаар ажиллаж, докторийн зэрэгт хүрсэн нь түүний нөр их хөдөлмөрийн үр шим үүнийг батлах юм аа. Багшаас бол одоо хамгийн өвөрмөц санагдсан зүйл юу вэ гэхээр ардын сургам хүмүүжүүлэх ухааны одоо бидний яриа өдөр тутмын яриан төдийлөн хэрэглэгдэхэ болсон үгнүүдийг бол байнга хилдэг. Одоо сард суусан ихийн 20 зэрэгэл ярихад сар 100 гэдэг маань одоо юу гэсэн үг лээ гэж бид нар эргэлзээд сууж явах жишээ те. Тэгээд үргэлж одоо эрэл хайл хэлж байгаа үгнийхэн цаадах одоо гүн утга учирыг бол их ойлгож хэрэгжүүлж явах юм бол одоо тэр чигээрэл одоо хүний амьдралын замнал зөв заммөр болж өгдөг ийм одоо сайхан бүтээлүүдийг эртний уламжлалаас нь эхлээд орчин үеийн одоо арга амьдрах аж ёс ухаантай бас хослуулад гэд багш бичсэн байдаг. За шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн болсон Баттогтох багштай баяр хүргэе. Мөн одоо цаашдаа академич гэдэг цолын эзэн болно гэж багштай одоо бүрэн итгэж найдаж явдаг. Ном бол миний яваа газараа явна. Ном бол хөлтэй. Ном бол хэлтэй. Миний хэдэв сураагүй гадаад хэлээр, англи хэлээр, япон хэлээр, хятад хэлээр миний номыг орчуулагдж байгаа. Тэр монгол судлаач эрдэмтэд одоо миний номыг уншиж ашиглаж байна. Одоо би ойрхон хэмжүүлнэ. 3 дахь томтой Монгол ёс саншил, Монгол өв соёлын их тайлбар. Энэ мөн одоо 1000 хувьцтай 3 их том тайлбартай цагаалаад энэ бүхэл бүтний хүрээлэн хийх ажил эсвэл нэг эрдэмтдийн судалгааны төслөөр хийх ийм том ажлыг үнсээр одоо ингээд хатмаарч байна да. Энэ бол одоо миний тэр 70 гаруй зохиосон номнуудын дотор одоо нэгэн жин дарах хамгийн сайхан том бүтээлтэй. Миний хамаг залуунаас хамаг эрдмийн ажил эндээс тгсэн. Би энэ хүрээлэнд ажиллаж явахдаа тэр эрдмийн 2 зэргийг авлаа, дэд доктор, дэд профессор цолыг авлаа, Монгол улсын зөвлөх багш гэдэг эрхэм цолыг авлаа ингээд одоо ингээд. Хайртай юу за энэ байшин да. Гэхдээ одоо энэ рүү байгаа алхаад орж ирэх бас сайхан штэ. Би өөрийн мэдлгүүл энэ багшин дээр буучдаг энэ хүрээлэнгээр орчдөг. Одоо энэ залуучуудыг яг их залуучсан байна. Танихооч би дороо танилцдаг. Хамгийн их хүрээлэнгээр орчдөг нь би байхгүй юу? Нэг л ирэхэд хоёр. Бай. Энэ шатаар ингэж өгч юм ба энэ ингэж байл хамаг одоо дурсан тэр залуунаас нэ тэр илтний ажил. Сам Алтан шаргал нарны ээлж алслан одож дүнсгэр өвөл хэдийн айлсан бууж эх хотыг хүрээлэх дөрвөн уул бас цагаан өмөргөнд хучигджээ. Монголын радиогийн алтан сангаас төрийн шагналт соёлын гавьяат зүтгэлтэн яруу найрагч Бэгзийн явуу хулангийн 1962 онд найраг шүлгийнхэн дээжээс уншсан бичлэгийг сонсгоё. Би хаан төрөө. Хөх манхан тэнгэрийг эзэг нэмхэн төрлөөе. Хүнсгэн сарны аялах алсын алс тойрогт холын хоёр одны дохиохцсон чөлөөнд хоёр нүдний үзүүрт цэнгэрлэг төдий дэртээд хөх манхан тэнгэрийг эзэг нэмхэн төрлөөе.
орнын их яруу найрагч Бэгзийн Яв хулан. Хотын төвийн 23 дугаар сургуулийн урдах жижигхэн цэцэрлэг түрээлэнд бичгийн хүн бат тогтох саатан очих дуртай байдаг нь нутгийн ах их яруу найрагчаар бахархан омогших сэтгэлийн датах хүч илэрхийлэх ажээ. Миний би мөнгөш оюун ухаан уран бүтээл амьдаа хийж явсан бүх юм нөхөрлөдөг. Тийм учраас явуулан багш явуу найрагч бол одоо амьдаа саний ингээл нэгдийнхөө энэ сайхан одоо 23 дугаар сургуулийн том 10 жилийн сургуульд цэцэрлэгт хүрээлэн ингээл амьд юм ингээл сууж байна гэж бодож байгаа. Энэ үнээс тэр энерги бэлчс юмын афэнд энэ үний ажил сууж би бас бадрахын тэгээд энэ игээд сууж байна. Азийн зулаа дээр орших Монгол түмэн өвөг дээдсээс улбаалан эх орон газар шороо түүх соёлоо өвлөн ирсэн монголчуудын оюун ухааны эрч хүчийг хэмжээлшгүй байжээ. Эртнээс улбаалсан монгол түмний босоо монгол бичиг дэлхийд ганцхан билээ. Агуй Бямбын эренчин эрдэмтнээс эхлээд үе үеийн зохиолчд өдгөө хүртэл өвөг дээдсийнхээ оюуны их сүрүүчийг хадгалж хойч ирээдүйдээ өвлүүлж яваа эрдмийн нэгэн гэр бүл Монгол улсын шинжлэх ухааны гавьяат ажилтан дийз гарын бат тогтох хэмээх энэ эрхмийн эрдэм номын андууд болох үе тэнгийн хийгээд залуусын сэтгэл зүрхний угаас мэдрэгддэг юм а. Ардын уран зохиолч Үржингийн Хүрэлбаатар, Монгол хэл бичгийн ухааны эрдэмтэн Бат Ирээдүй, Эдрэг сургуулийн тэнхимийн эрхлэгч Нацаг Дорж дэлхийд Монголон алдаршуулж яваа энэ эрхэмүүд бат тогтох гавьяатынхаа үн цэнийг сайшаан бахархах ажээ. Хэл зохиолын хүрээлэнч болсон хэсэг байсан. Энэ чиглэлээр одоо 30 гаруй жил дагнаж ажиллаж байна. За энэ их орны хайрлахын одоо оюуны тусгаар тогтолцоог хамгаалахын төлөө үндсэн үндэс нь бол явж Монгол хэл, Монгол соёл, Монгол уламжлал байгаад байгаа байхгүй юу? Энэ төлөө миний найз бат тогтоолж өнгөө дундтал зүтгэсэн юм байгаамаа. Олон сайхан ном гаргасан. Тэр дотроос Монголын үндэсний боловсролын тогтолцооны тухай их нэвтрүүлэг хийсэндээ их нэвтрүүлэг гэдэг бол нэгэн үеийн нэгэн одоо бүр хамт олонны хүчээр хийдэг ажил болохгүй юу. Монголын үндэсний нэвтрэх талыг хийхэд бол бараг 60 жилийн хөдөлмөр сарж байж 3-4 удаагийн оролцоогоор хийж байсан ийм түүх байдаг. Гэтэл бат тогтоо маань энэ боловсролын үндэсний нэвтрүүлэг ганцаараа хийж гэнэ гэдэг бол үнэхээр гайхамшигтай хөдөлмөр харагдаж байгаа. Энэ бол их орон сэтгэлгээтэй үнэхээр энэ одоо их орондоо хайртай хүний чөмгөө дундартал зүтгэж хийх ёстой ажил шүү дээ. Монгол улсын сургууль хүмүүжил ухааны шинжлэх ухааны доктор Батхтгой хоёр бол нэлээ хуучны танилуд. Энэ хүн бол одоо миний нах зах багшийн сургуулийн профессор проректор байсан Пүрөөшир гэдэг хүний шав байгаа юм. Тэгээд дээр үе одоо бараг би их сургуульд одоо 1980-ад оны ихэр ирэх тэр үеэс гэдэг Батхтгой гэдэг хүний бол таньдаг мэддэг болсон. Тэгээд энэ хүнтэй танилцсанаас хойш энэ хүн бол одоо тухайд багшийн сургуулийн монгол хэлний аяыг төгсөөд тэгээд Захын аймаг Очиж сумын дунд сургууль багшлаад за дараа нь эргэж ирээд манай шинжлэх ухааны академийн хэл зохиолын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан хийж байгаа. Тэгээд дараа нь одоо Монгол улсын баруун бүсийн сургууль Хавдын багшийн сургуулийн багшийн дээд сургуулийн багшаар явсан. За тэнд очиж оюутнуудтай ажиллаж за дараа нь эргэж ирээд Улаанбаатарт ирээд багшийн дээд сургууль мөн тэр үеийн одоо сургууль хүмүүжил ухааны хүрээлэн за сүүл рүүгээ бол манай энэ боловсролын хүрээлэнд бол ингэж насаараа ажиллаж насаараа Монгол хэлний асуудал дээрээс нь сургууль хүмүүжил ухааны оюун билгийн асуудал зэрэг бол судалсан. Тэгээ энэ хүмүүс ерөөсөө эхнээсээ эрдэм мэдлэг цуглуулах, эрдэм мэдлэгийг түгээх ажлыг л насан туршаа хийсэн хүн. Тэгээд энэ одоо үйл хэрэгтэй бол нэгэн үзэл сэтгэлээр чин үнээр зүтгээд ингээд Монгол улсын хэл шинжлэх ухааны доктор, дараа нь сургууль хүмүүжил ухааны шинжлэх ухааны доктор
болсон. За ингээд саяхан бол Монгол улсын төрөөс түүний одоо насан туршаа хийсэн хөдөлмөр зүтгэлийн үнэлээд Монгол улсын шинжлэх ухааны гавьяа зүтгэлтэн гэдэг нь сайхан алдар хөндийг бол хүртээсэн байгаамаа. Хүн болгонд эрдэм заалгаж одоо багш шиг болж барилдсан багш нар байдаг. Мөн тухайн эрдэмтдийн ном бүтээлээр нь дамжуулж уншиж, судлаж, ном бүтээлээс нь суралцаж мөн эргээд одоо өөрийнхөө бичсэн хийж байгаа юмаа буцаад үзүүлдэг, хянуулдаг, зөвсгөө авдаг. Тэгэхээр хүн болгондоос хоёр янзын багш байгаа. Шууд эрдэм заалгасан. Нэг бас хийж бүтээх суралцах явцдаа одоо танилцж, нөхөрлөж, зөвсгөө зөвсөмж авч, үзгэр дуурайс авч явдаг ийм хүмүүс аа. Энэ хүмүүсийн нэг бол одоо миний хувьд Баттах доктор байгаа. Баттах докторын хувьд одоо ганц би гэхээс илүү бид ялангуяа хэл соёлын салбарын мэрэгчлэтнүүдийн хувьд найруулан бичих чадвар гэдэг нь бол нийтээ онцгой байгаа. За тэр дотроос сүүлийн үед бол нийтээ одоо өгүүлэгдээд байгаа буюу урт өгүүлбэрээр буюу одоо нэг өргөн хэмжээний цар урайтай явцуу биш ийм байдлаар найруулан бичих чадвар гэдэг нь Баттах докторын хувьд бол нийтээ өөр мөх сонслогтой. Өөрөөр хэлэх юм бол монголчуудын хувьд эренчингоо бол нийтээ урт өгүүлбэрээр найруулан бичдэг байсан ийм онцлогтой эренчингоо бүтээлүүд. Тухайлах юм бол Бадарчин гэдэг өгүүлэгт нь нэг өгүүлбэр нь 350 үгээс бүтсэн байх жишээтэй гэдэг ч юм уу. За мөн Урианхайхоо учирхуу хагцхуу арманы төгсгөд 826 орчим үгтэй өгүүлбэр байдаг. За Баттах төгшөө одоо жишээлх юм бол Богд Орчруу амын гэдэг эссе бол 1565 үгээс бүтсэн байдаг. Тэгэхээр нэг өгүүлбэр нь 1500 орчим үгээс бүтсэн нэг өгүүлбэр бичнэ гэдэг бол энэ бол одоо тухайн эрдэмтний, тухайн бичигчийн мэдлэгийнх нь цар урай тухайн одоо хэзнийхээ эрдэм ухааныг хэр өргөн гүнзгий эзэмшсэн энэ зүйлийг бол одоо харуулж яадаг. Тэгэхээр бид нар бас нэгэн дэм агсан төвшөнд найруулж бичих чадвар суралцъя гэх юм бол энэ Баттах гэдэг хүний магадгүй 100 эссе 100 их гэдэг ч юм уу эссе эрдэм гэдэг ч юм уу эссений төрлийн бичвэрүүдэд бол нэгэн сайн уншиж судлаж за өгүүлбэрийн бүтэц талаас нь найруулга талаас нь задлан шавнартай ярилцаж өөртөө бас задлж ингэж ойлгох нь бол их чухал юм аа гэж одоо харж уншиж судалж явт юм аа. 15 ачаанэр байна. За тэднээс хамгийн бага нь одоо энэ хүү байна. Батлыг одоо энэ жил дөнгөж өнгөрөөд явж байна. Хилд орж байна, хөлд орж байна. Энийг нэг жоохон номын маягтай бол намайг хэрэн дээр суугаад бичгээр орж ирээд нэг дэвтэр цаас юм аваад эсвэл одоо тэнд байгаа нэг үзэг харандаа бариад ингээд энийг зогсож идэв. Тэгээ би бас багасаа энэ хүүхэд миний баган ч юм одоо миний номын уламжил одоо бичээр дмиг өгүүлсэн ийм хүүхэд болох уу гэж их тийм суумга хөдөлгөөн багтаа ийм өөр хүү байгаа. Тэгээ би энийг одоо энэ номын хүн болоосаа гэж бодож байгаа маа хүүхдээ бас зүүн бэлэг юу гэж байна. Их тийм юм их тогтуу харна суух дуртай тэгээд юм бодоод ингээд өөрхөн харьцаж байгаа нь одоо сайхан одоо миний намайг залгамжлах тийм эрдэм номын хүн болох юм лөө гэж бодож байна. За бус хүүхдүүд бол яг сургууль соёл зорж байж эзэрлэгтэй явж байна. Эрдэм ном хэмээх ертөнцийн анирыг оюун ухааны хан торгон утсаар эмжин шагналж яваа. Монгол улсын шинжлэх ухааны гавьяат ажилтан, боловсрол судлалын шинжлэх ухааны доктор профессор, Монгол улсын зөвлөх багш Дийз гарын Баттахын эгэл хийгээд эгэлгүй нэгэн зам мөрийн зурвасаар хамтдаа аяллаа. Удахгүй бас нэг л мэдхэд нэл хаврын өр орно. Тэгээ залгуулад жаргалтай зуны дэлгэр цаг хорвоо ертөнцийг чимэж амьтаа бүхнийг баярлуулах эргэх 4 цагийн айл мөнхөд эргэлдэн хөвөрч амьдрал бэлгэлхийн увдс гайхалтай.